Улсын бүртгэлийн байгууллага нь иргэний хуулийн этгээдийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааг эрхэлж, эдгээр 3 төрлийн бүртгэлийн явцад бий болсон улсын онцгой объектын зэрэглэлд багтдаг цаасан болон захим төрлийн их сурвалжаар бүрдсэн мэдээллийн нэгдсэн цаг үүсгдэг чиг үүрэгтэй нэвтсэн тогтолцоотой байгууллага юм а. Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсэн дүүргийн засаг даргын тамгын газартаа байрлаж, нэг цонхны үйлчилгээний танхим болон 19 хорооны улсын бүртгэгчдээрээ дамжуулан үйл ажиллагаагаа иргэддээ хүргэж байна. Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн түвшинг ярихын тулд хууль эрх зүйн орчин хэрхэн өөрчлөгдөж, түүнд нийцүүлэн үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулж байгаа талаар ярих нь зүйтэй байх. 2018 онд улсын их хурлаас бүртгэлийн багц хуулийг шинжилэн баталж, тухайн оны 11-р сараас мөрдөж эхэлсэн. Үүний үр дүнд Монгол улсын иргэд 10 төрлийн иргэний улсын бүртгэлийг хүссэн газраасаа харьяал харгалзахгүй авдаг болсон. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй болсон. Мөн иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хялбаршуулсан зэрэг нь бүхэлдээ төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулж, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирсан чухал алхам болсон юм а. Ялангуяа төвийн дүүрэгтээ байрладаг манай дүүргийн хувьд иргэний харьяал харгалзахгүй үзүүлэх бүртгэлийн үйлчилгээний тоо байнга өсөн нэмэгдэж байгаа бөгөөд нийт үйлчилгээний 30 гаруй хувийг энэ төрлийн бүртгэл эзэлж байна. Ийхүү хууль дүрм журмын хүрээнд хөгжлийн өнөөгийн цаг үедээ тохируулан иргэддээ хүрсэн захим хэлбэрээр төрөл бүрийн үйлчилгээг нэвтрүүлж эхлэв байна. Эдгээрийг дурдвал иргэний улсын бүртгэлтэй холбоотой 14 төрлийн лавлгаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой 2 төрлийн хуулийн этгээдийн бүх төрлийн лавлгаа мэдээллийг захимаар авч болохоос гадна хайсан гээсэн болон хүчинтэй байдлаа алдагдуулсан иргэний үнэлэхийг захимаар олгох бүртгэлийн үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж эхлэв байна. Мөн гадаад паспортын үйлчилгээ болон хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээг дүүрэг дээрээсээ авах боломжтой болсон зэрэг үр дүнгээ өгсөн олон ажлуудыг дурдж болно. Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээг анхан шатны нэгж хороодоос бүрэн хүрэх гэд анхаараа ажиллаж байгаа. За иргэний шинжилсэн бүртгэл буюу 16 наснд хүрээд иргэн анх шинээр үнэлэх авдаг, мөн 25-45 насны сонголт, мөн дахин иргэний үнэлэх авах зэрэг үйлчилгээнүүд манай дүүргийн хувьд 16 дугаар хорооноос бусад хороодод үзүүлдэхгүй байгаа. Иргэний үнэлэх, дахин олгох, шинээр авах иргэний энэ шинжилсэн бүртгэл бол иргэдийн хамгийн их эрэлт хэрэгцээтэй харьяал харгалзахгүй үзүүлдэг үйлчилгээ учраас дүүргийн нэг цонхны үйлчилгээгээр үйлчлүүлэгчдийн тоо маш ихтэй, ачаал өндөр байдаг. Иймээс техник тоног төхөөрөмж болон бусад бэлтгэл ажлыг хангаж 4-р сарын 7-оос эхлэн иргэний шинжилсэн бүртгэлийн үйлчилгээг 1-р хорооноос үзүүлэхээр амжилттай эхлүүллээ. Иргэний шинжилсэн бүртгэлийн үйлчилгээг энэхүү 1-р хороонд шилжүүлснээр улсын бүртгэгчдийн ажлын ачаалал тэнцвэржиж, иргэнд хүрэх төрийн үйлчилгээний хурд чанар сайжрах ач холбогдолтой юм а. Ялангуяа цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг аль болохоор бөөгнөрүүлэхгүй байх талаар зөвлөж байгаа энэ цаг үед тохирсон чухал арга хэмжээ болсон гэж бодож байна. Олон жил иргэд улсын бүртгэлийн төлбөр төлөхийн тулд банкнд дугаарлах, хорооноос үйлчилгээ авч буй иргэд маань банкны байгууллага руу олон буудал газар явж хүрэх, буцаж ирэх, банк хоорондын гүйлгээний нэмэлт төлбөр төлөх зэргээр төрийн үйлчилгээний авахаас илүүтэй төлбөр төлөхтэй холбоотой олон бэрхшээлтэй тулгардаг байсан. Жишээлбэл 1000 төгрөгийн лавлгаа авахын тулд түүнээсээ давсан зардал, цаг хугацааг зарцуулдаг байсныг одоо шийдэж 10-20 секунд зарцуулаад киоск машинаар төлбөрөө төлөх, e-баримт аппликейшн ашиглаад улсын бүртгэлийн үйлчилгээгээ авах боломжтой болсон. Энэ нь иргэдэд төлбөр төлөх 3 төрлийн сонголтыг бий болгож өгсөн юм а. Мэдээж цаашдаа хийх олон ажлууд байгаа. Юуны өмнө аливаа ажлын үр дүн түүнийг хийж хэрэгжүүлж буй албан тушаалтны мэдлэг мэргэжлээс маш их шалтгаалдаг. Ийм болохоор ажилтнуудынхаа мэргэжлийн болон хувь хүний хөгжилд анхаарч харилцаа хандлагыг сайжруулах, үйлчилгээний чанараа ханган ажиллах нь бидний ажлын гол үзүүлэлт байдаг. Энэхүү захим үйлчилгээг иргэдийг хэрэглүүлж сурах гээд бас бүртгэлийн байгууллагаас тодорхой ажлуудыг хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрт шинээр бий болсон эд хөрөнгө болон газрын өмчлөх эзэмших эрхийг тухай бүрэн бүртгэл
оруулах нь бас чухал асуудал байд юм а. Мөн үйлчилгээний байгууллагын хувьд техник технологийн хурдтай хөгжлийн өнөөгийн үед нийцүүлэн захин үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх энэхүү хэрэглээг иргэдэд хэрэглүүлж сургахад бүртгэлийн байгууллагаас санаачлагтай ажиллах шаардлагатай. Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд шинээр бий болсон эд хөрөнгө болон газрын өмчлөх эзэмших эрхийг тухай бүрэн бүртгэлд бүрэн баталгаажуулах ажил бидний ажлын бас нэгэн салшгүй хэсэг байдаг. Түүнчлэн үйлчилгээний орчноо сайжруулах, хүн ам ихтэй хороодод иргэний шинжилсэн бүртгэлийн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа анхаарлаа тулгуурлан ажиллах болно.